За шинэ парламентын анхны одоо гишүүндээ ёс зүйн хариуцлага тооцоо асуудал сая явагдлаа. Тэгэхээр энэ асуудалтай холбоотойгоор бас нэг харж байгаа өнцөг гэх юм бол гишүүдийн цалин ер нь хэд гэдэм болоо нуус биш бол дээрэс нь ямар нэгэн зүйл эрхлэхгүйгээр энийгээ зөвхөн гишүүний ажлаа хийнэ гэдээ байгаа шүү дээ. Энэ нь хэр боломжтой байна? Ер нь ямар хөө юм гишүүний ажил ачаал хэр байна да? Ажлын ачаал их. Би одоо энэ зүүн наадам ч авч амжсан шүү дээ. Их ажилтай байдаг юм байна. Байхаас ч яах. Тэнгуү шинээр бүрж байгаа парламент тэгэл төсөв тоддог чинь бага хуулиуданд нь дагаад ороод ирсэн тий. Судалж амжих асуудал зөндөө байна. Цалингийн үед нэг 5 орчим сая төгрөг байт юм байна. Энэ бол яг хуу миний олж ирсэн орлоготой өмнөх олж ирсэн орлоготой харьцуулшгүй. Гэтэ бид нар бол ийм болно гэдэг мэдээ дэвшиж байгаа шүү дээ. Тий. Өмнө би чинь төрөд ажиллаж байсан туршлагатай. 2 засгийн газар дамнаад улс руу шинжилгээ ухааны яамд ажиллаж байсан. Тэр үед нэг 800 мянган төгрөгийн цалинтай амьдралын чанар эрс буугаал яамнасаа гарч исэн. Тэгэхээр нэг тиймэрхүү юм болох байх гэсэн үлэлтэй л байж байна. Тийм болохоор магадгүй одоо нөгөө техник хахуулын асуудал те албан тушаалаа ашиглаад одоо өөр байдлаар илт одоо цалин мөнгө авч ажил хийх биш байлаа гэхэд зүгээр ингээд сайхан хандив аваад амьдрах тийм нөхцөл үүсээд идэм биш үү? Ер нь энэ шүү дээ. Одоо зөвхөн мөнгө эд материал харж амьдрдаг. Зөвхөн тэрний төлөө зорддог нэг хэсэг хүн байж болно. Нэг хэсэг нь ихтгэл өмчлөлтөд явж байгаа хүмүүс байна шүү дээ. Бид нар нийгмийн сэтгүүлчнүүд гэж ярьдаг. Одоо сэтгүүлч бид нэр адилхан сэтгүүлч нар те. Бид нэр ингээд аль өндөр цалин амсснаар гүйдэг хүмүүс биш. Хаана бид нарыг эрхчлөөтэй ажиллуулж байна? Бид нэр ажиллахдаа юу хийх гээд байгаа юм бэ? Нийгэмдээ. Тэ? Одоо бид нар жишээлбэл орой унтахдаа мөнгө бодож унтдаггүй шүү дээ. Энэ асуудал буруу яваад байна. Энийг нэг ингэчгийн сэтгүүлч бид нар тийм бодож унтдаг шүү дээ. Гэр орны асуудал биш шал өөр танихгүй байх хүмүүсийн тухай надад барыг хамаагүй шахуу дээр хүмүүсийн орчны тухай бодож амьдарч байгаа шүү дээ. Сэтгүүлчнэр бүгдээрээ тэгдэг үстэй. Гэтэл яг дэрэгдэн амьдралын зөндөө асуудал баг тэрийг хаяал явж идэг. Тэгэхээр нийгмийн бүр цаанаасаа ингэ нийгмийн асуудалд ач холбогдол өгдөг, тэндээ итгэж үнэмшдэг, энд үр дүн гаргадагтай бүр шатаж явдаг хүмүүс байдаг. Энэ бол сэтгүүлчд бол би бүгд тийм гэдэгт итгэлтэй байна гэдэг сэтгүүлч учраас. Тэгэхээр ингээд нэг учиргүй мөнгө бодож авдаг хүмүүс байна. Тэ? Одоо юу гэдэг ерөөсөө л нэгдүгээрт мөнгө гэж бодож авдаг хүмүүс байна. Миний хувьд бол би ямар ч үсэн ажиллаа сайн хий. Тэг ингээ явж явахдаа намжирч болдог дөө. Сэтгүүлч ээж байхдаа бас багуу материалуудыг судал шинжилдэг, дүн шинжилгээ хийж ажилдаг байсан хүний хувьд бол бас төсөв дээр орж ирэхэд тэрнийг анхаарч аль поинтууд одоо анхаарлаа хандуулах уу гэдгийг өөрөө ингээ хараад өнцгөө бариад явж байгаа харагдаж байна. Яг танай ангийнхны хувьд яг энэ асуудал хамгийн ихний асуудал болоод орж ирж байгаа ер нь хэр санагдаж байна. Дээрээс нь төсөв дээр гол анхаарах зүйл өөрөө чинь хувьд юу байна гэж хэлэхээр байна. Гол зарчмын асуудал байна. Бид нэр одоо ингээд нэг юм төсвийн эдийн засгтай одоо бид нар 30 их найдын төсөвт болчихлоо шүү дээ. 30 их найдын төсөв гэдэг чинь зах зээл рүү 30 их найд төгрөг нийлүүлэх гэж байгаа байхгүй. Энэ инфляцийг яах гэж байгаа. Тэ? Тэгээ нэг ингээд зах зээл энэ их хэмжээний мөнгө нийлүүлэх гэхээр чинь төр бодлогын өвгөө Монгол банк бол одоо байгаа 11%-аас нь буруулах боломжгүй болчихно. Бодлогыг өндөр байхаар яах юм? Бидний зээлийн хүү өндөр байна. Бид нар зээл айтайхан зээл олдохгүй нь шүү дээ. Тэгэхээр ингээд зах зээл чинь тэр чигтээ төрийн бүр юм хараат байдал нь бүр ингээд данхаж өгж штэ. Үндсэндээ энэ эдийн засаг бол төрийн эдийн засаг гэж байгаа байхгүй. Төрийн эдийн засаг. Тэр энэ нэг зарчмын болохгүй энэ зардал. Нөгөө талдаа бид нар зардлаа нэмж юу яах гээд байгаа юм бэ гэдэг асуудал үүсэн штэ. Бид нарыг өөрсдөө юу хийх гээд байгаа. Одоо бол яг үйл ажиллагааны мөр хөтөлбөр орж ирж байна. Үйл ажиллагааны хөтөлбөр орж ирж байна. Тэгээд эцэндээ нэг яаралтай хийх шаардлагатай. Ер нь нэг зориг гаргаад хийх ёстой нэг 4-5 ажлууд, гол ажлууд байна. Эднэр дээр зөрөгтэй төсөв тавиад гэдэг юм уу, зөрөгтэй бодлого гаргаад хөрөнгө босгоод энийг хийгээд авъя гэдэг бодлого зөв тавьж байна. Гэхдээ ингэхдээ олон зарчмыг нурааж хайж байна. Жишээлбэл төсвийн тодтгол хийхдээ төсвийн доктортой байдлын тухай хууль 17 дахь удаага өөрчлөлт орж ирж байна. Энэ доктортой байдлын тухай хууль гэдэг чинь төсвийн сахилга батыг сахиулах гэдэг хууль байхгүй. Сахилга баттай байя гэдэг энэ доктортой байдлын тухай хуулийг баталчаад тэгээд тодтгол хийх болгомдоод тэрийг өөрчлөөд идэг. Тэгэхээр ямар хэрэг байгаа юм бэ? Энэ хуулийг хэрэг алах ба шүү дээ. Тэ? Энэ нэг зарчмын асуудал байна. Хоёрдугаарт энэ их хурал дээр одоо бид нар ингэ шийдвэр орж ирээд зүгээр ингээд давхар 13 хуулиас авахлаад мөрийн хөтөлбөр, үндэсний хөтөлбөр нь орж ирээд засгийн газрын үндэсний хөтөлбөртэй тэгэнгүүтээ тодтгол гээд тэр болгомдоо танилцаад бас их хоног хугацаа шаардж байна, бас туршлага шаардж байна. Бид нар яг хөтөлбөр дээр гүйцэтгүүлчээр ажиллаж байхдаа энэ мэдээлэлүүдтэй тогтмол ажиллаж байсан тул
одоо ийм зарчмын асуудал байна гэж байр суурь илэрхийлээ яваад байна шүү дээ. Тэгэхээр амжихгүй гişүүдийг бас ойлгох хэрэгтэй. Үнэхээр зүгээр л яаруулаад, шууруулаад, гялзуулъя гээл уншиж судалж амжихгүй хурлууд нь араараасаа зэрэг давхартаал өдөрт бараг 4-5 мянган ороо зэрэг явж идэг. Нэг гишүүн 2 мянган ороонд хариалагдсан байж идэг гэдэг. Ингээд бүр ийм зориудын юм шиг юм явж байхгүй шин дээр нь гялзуулъя. Тэрийг учраа олоогүй тэрийг гялзуулъя. Гэтэл бүгд тийм учраа олоогүй амьтад бол биш. Тэгэхээр энэ зарчмын дүртэй саналууд өнөөдөр цааш нь өгөөд явна. Одоо бол би юу эсэргүүцэж байгаа вэ гэхээр төсвийн тодтол дагуулад энэ тендерийн хууль гэж бид нар товчилж хэлээд байгаа. Тэр тендерийн хуулийн өөрчлөлт. Энэ бол ерөөсөө хурал эрх мэдлээ, хууль тогтоодог эрх мэдлээ засгийн газраар шилжүүлэх гэж байна. Засгийн газар бол их хурлын тогтоосон хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл одоо энэ хууль батлагдах юм бол засгийн газар их хурлын тогтоосон хуулийг хэрэгжүүлэх хэсгээ өөрөө шийднэ гэдэг юм. Одоо зөв товчлоод хэлэхэд агуулгын хэлэхэд ийм хуулиуд явж штэ. Тэгээ сонгон шалгаруулалтгүй тендергүй сонгон шалгаруулалтгүй шууд 2 компани сонгоод нөгөө хоёроосоо шууд сонгоод ингээ явдаг юм. Цаашдаа жишг болгоод үлдээх. Энийг аймаг нийслэлийн засаг дарга эднэрт өгөх. Өөрөөр хэлэх юм бол зөв би юу ч хардж байна гэхээр одоо ингээд үндсэндээ бүр ингээд чүмэг суун гэж ярьдаг штэ. Эднэр ингээд бүх Монголыг төрийг мөнхөд барьж явах мөнгөний боломжтой хийж авах гэж байна одоо гэж хардж байгаа. Тийм учраас бид нэр ядаж энэ сонгон шалгаруулалтгүй тендер зарладаг тэр бүр авилга хулгай цэцэглэх үүрийг нь бий болгож байгаа энэ дээр бол эсэргүүцэж саналуудаа өгөөл ингээл ажиллаж байна. Зөрүүтэй саналуудаа өгөхөд бас хариултыг бэлэн хэлж байгаа хүмүүс илүү туршлагатай одоо үндсэн эрх баригч намын хүмүүс байгаа ш. Тэгэхээр та бүхнийдээ одоо яг өөртөө чинь ижлэгэн одоо зарчмын зөрүүтэй санал хэлээд эсэргүүцэж байгаа хүмүүсийн дуу хоолой ер нь хэр хүчтэй байж чадхаар байна. Цаашдаа ер нь яаж ажиллавал энэ парламент болохоор харагдаж байна. Олон нийттэйгээ ер нь сайн ажиллах хэрэгтэй. Улс төрч хүний хүч гэдэг чинь олон нийт шүү дээ. Жинхэнэ утгаараа олон нийт дэмжчихвэл тэр улс төрч хүчтэй байна. Олон нийт юуг дэмжих юм гэхээр өөрсдийнх нь төлөө, өөрсдийнх нь эрхийн төлөө, өөрсдийнх нь татврын мөнгийг хэмнэхийн төлөө явж байгаа хүмүүсийг олон нийт дэмжинэ. Тэгэхээр н олон нийт рүү хандах хэрэгтэй. Хүчтэй байя гэж байгаа бол. Одоо ер нь тохиролцооны улс төр цаашаа нэг явахгүй дээ. Явахгүй. Олон нийт бол одоо мэдээллийн технологи ачаараа юмыг яг энэ гар дээр яг гартах утсан дээр бэлэн байхыг шаарддаг болсон. Тэгээд тийшээ л бид нэр явж олон нийтэйгээ илүү сайн ойлголцож авах хэрэгтэй. Тэгээ яг энэ бид нартэй бол зарчмын байр суурь нэг байгаа гişүүд бол олон байгаа. Одоо даваа гараг хэсгэлээ бид нэр бүлгийн урал дээр бас нухацтай ярилцах хэвээр ярилцсан. Одоо ер нь гişүүд маань яг хаана ямар асуудал алдаа гаж гараад байгаа вэ гэдгийг одоо бол ерөнхийдөө судлаад бүгдээрээ мэдээд ойлгож авч явах шиг байна. Одоо энэ байнгын оруудын хуралдааныг хараад байхад. Тэгэхээр одоо ингээд цэгцэр хэмэндэ байгаа баха гэдэг шиг те. Манай гişүүд бол ингээд нэгдээд явчих бах. Бидний саналуудаа хэлээд яв. Ямар ч гэсэн энийг бол энэ ажил гацааж байгаа хэрэг биш. Ажил хиймээр байна. Гэхдээ хийхдээ зарчмаар ороохгүйгээр зөв төгс сайн боловсронгуй хийх ёстой. Ингэх чил шинээр парламент бүрдүүлсэн шүү дээ. Тэгээд тэгэхгүй те хууч маягаар явах юм бол болохгүй шүү гэж би одоо гişүүдтэй ил даалт ингээл өрөөлөл яваад байна л да. Төлөө ингэж болохгүй шүү гэл. Радио амжилт хүсье. За баярлалаа.